Манай сувагт subscribe дараарай. Баярлалаа. Сайн байна уу? Өнөөдөр танд топ 10 програмуудыг танилцуулах гэж байна. Таны компьютерт зайлшгүй байх ёстой програмуудыг энд зэгсаасан байгаа. Тэгээд нэгд нь болохоор Notepad++, Notepad нэмэх. За энэ програмыг яаж татах вэ гэхээр ингээд Google-ээс хайх боломжтой. Ингээд авснаа шууд ингээд авсаа шууд татах боломжтой. За ингээд хатагдчих байна. Татж байгаа байлаа. Би ингээд татсан байна. Yes-тэй заацуулна. Програм суулгахыг амархан. Энд бол хугацаа зааж өгнө. Энд төрлөө сонгоно. Тэгээд энэ дээр дэлгэцэн дээр байх оо сонгоно. Ингээд сууцж байгаа. Энэ болохоор шууд ингээд одоо текст файлынхаа нэрийг сольж болдог. Бас энэ дээр шууд ингээд устгах боломжтой. Ингээд шууд устгах чинь. Тэгээд текстээ нэмэхдээ ингээд нэмнэ. Энэ дээр дарж хадгална. Имаа биччихэж хадгална энэ дээр. Ингээд хадгална. Бүгдийг хадгалъя гэвэл энэ дээр даана. За тэгээд эндээс үг хай гэвэл энэ дээр дарах байгаа. Жишээ нь одоо хамгийн дам find me гэж бичиж. Тэгээд одоо эндээс find гэдэг хай. Find ингээд энэ үгээ олчихжээ. Одоо энэ үгээ энэ дээр өөрчилж болно. Энэ дээр дарах байгаа. Ингээд өөрчлөгдөж байна. За эхний програм болохоор нэг иймэрхүү програм байгаа. За дараагийнх нь болохоор torrent програм. BitTorrent. Torrent файлуудыг татахдаа иймэрхүү torrent файлыг татах програмуудыг татдаг. Хамгийн алдартай гэвэл BitTorrent, uTorrent гэх програмууд байгаа. За веб орчинд шууд ашиглая гэвэл энэ дээр даана. Энэ дээр даана бас. Тэгээд client орчинд шууд компьютер ашиглана гэвэл энэ дээр даана. Компьютер ашиглаад энэ дээр дараад одоо энэ дээр бас татах байгаа. Хэмжээ багтаа. За ингээд суулгахаар байна хараараа. Энэ програмууд нэг олон програмтай хамт идэх болохоор энэ дээр decline хийсэн зүгээр эсвэл өөр юм антивирус програм үүсчихвэл энэ дээр бүлээн авч болно энэ дээр дараад эсвэл эсвэл энэ дээр зааж болно. Тэгээд Opera browser хэрэгтэй бол за тэгээд энэний Opera-гаас суулгах бол энийг чагтлах хэрэгтэй. Суулгахгүй бол чагтлахаа болох хэрэгтэй. Тэгээд next-тэй даана.
энэ дээр болохоор програм компьютер асах болгонд гарч ирэх ба автоматар гарч ирэх үйл хэвээр сонголт. Энийг сонгохгүй байх зүгээр ах гэж бодож байна. За ингээд бит торренттэй ажиллаж болно. Одоо ингээд ажиллаж байгаа. Тэгээд ийшээгээ орцдог байгаа. Тэгээд хүссэн үедээ програмаа хэр удаан хугацаагаар татах боломжтой гэсэн. Юу ч татчих болно. Програм гэлтгүй киноч татчих болно. Ийм их байдлаар ашиглана. За дараагийн програм нь Sublime Text. Ийм програм байгаа. Энэ бол код бичиж зориулагдсан эсвэл програм бичиж зориулагдсан програм байгаа. Маш гоё интерфейстэй. За дараагийн програм болохоор AVG антивирус програм. Компьютер вирусын програм дундаа нэлээд тавтаартай шилдэг програм. Энэ дээр ингээд дараа хэлийн солих боломжтой. Одоо English за ингээд English болчихж байгаа. Маш гоё цэвэрхэн тэгээд веб хөтчийн бас historiadыг устгах боломжтой. Энэ дээр дараа шууд авах боломжтой. Дайхан Opera browser хөтөч веб хөтөч програм бол хамгийн хэрэгтэй зүйл. Internet Explorer жохомоо гэхдээ апдейт хийгдээ гоё болсон ба. Тэгээд Opera нь болохоор юугаар давуултай гэхээр аппликейшн энэ дээр ингээ байж байдаг. Тэгээд бас орох дуртай сайтуудаа энэ дээр ингээ нэмж өгч болно. Тэгээд шууд юм хайхаа хүсвэл энэ дээр хайж болно, энэ дээр хайж болно. Тэгээд энэ дээр шууд дараа татах байгаа. За дараагийн нь болохоор Firefox. Бас хөтчийн програм. Энэ хамгийн дэжүүч нь бас энэ хоёр байгаа. Firefox нэг ч харагддаггүй. Тарайх нь болохоор миний бичлэг хийж байгаа програм байгаа. Энэ програм нь болохоор бичлэг хийх, зураг дарах, компьютерээр скриншот хийх тэр болгоно хийх боломжтой. Энд бас татах байгаа. Тэгээд Jump Player мэдээж видео тоглоомч бол компьютер бол байх ёстой. Тэгээд Jump-ыг болохоор өнгөө баахан их програм байдаг. Бүхэл төрлийн бүхэл зүйлстэй ажиллах боломжтой. Jump Player нэг иймэрхүү бичлэгийг үзье гэвэл ийм байдал хадгална. Тэгээд томруулж олно. Ингээд шууд бичлэгээ ингээд харуулж байна. Тэгээд jump file дэмждэг форматууд нь болохоор бүхэл бичлэгийн програмууд байгаа. Дараагийн нь болохоор Office програм. Microsoft Office нь болохоор маш хэмжээ томтой, тэгээд лиценз зэгдэгаатай байдаг. Байн гарч ирдэг. Тэгэхээр асуудлыг болохоор EPS Office шийдэж байна. Энэ болохоор 79 MB хэмжээтэй. Бүхэл төрлийн Office store ашиглах боломжтой. PDF файл уншин. Энд дээр ташлах байгаа. Маш гоё.
Сайн мэдээж бидний өөргөө ашигладаг Winrar бол үнэхээр хэрэгтэй. Эндээ даашаад байгаа. Тэгээд бас интернетээс файл авлаа. Бүгд Winrar гэдэг. Winrar бол таалтай. Тэгээд бас хаагүй хэлэхэд iNight гэж сайт гэдэг. Энэ нь болохоор програм татчихад зориулагдсан. Олон програмыг нэг зөвхөн өндөр чеклээд сонгоод шууд татгаа. Microsoft Skype, AC, Jam ингээд татах боломжтой. Тэгмүүдээ эндээ дараа шууд татах боломжтой. Хамгийн амархан байдлаар шинэ компьютер авч байсвал компьютер хийж байгаа хүмүүс шууд энд их ороод програмуудаа татах их амархан. За тэгээ програмуудаа танилцуулчлаа. За баярлалаа. Дараагийн бичлэгээс уйлаад лайк, share, comment, subscribe дараарай. Баярлалаа.